Сайн уу? Та хүүхдтэй хэр их хөрөнгө оруулдаг вэ? Хүүхдийнхээ дархлааг дэмжих, зөв хооллох, дадал хэвшүүлэх, чанартай цаг зарцуулах, боловсролд нь анхаарах, ирээдүйд өв хөрөнгөлт хийх гээд аав ээжийн хувьд бидэнд анхаарах зөндөө олон зүйлс байдаг та. Би охиноо мундаг, амжилттай хүн болохоос илүү амьдрал хайртай, өөртөө хайртай, зоригтой, үргэлж ард нь гэр бүл нь байдаг гэдгийг мэдэрч өсөөсэй гэж хүсдэг. Харин санхүүгийн үе саяхнаас л ирээдүйд нь зориулан хөрөнгө оруулж эхэлсэн. Охиндоо төрсэн цагаас нь хадгаламж нээсэн л дээ. Гэхдээ инфляцийн түвшнээс шалтгаалаад удаан хугацаанд хадгаламж нь найдах нь тийм ч тохиромжтой санагддаг. Тэгээд би Stock Lab гэдэг үнэт цаасны компаниар дамжуулан хувьцаа авлаа. Охиндоо тусдаа данс нээгээд хүүхдийн мөнгнөөс нь 70% нь хадгаллаа гэхэд 30%-ийг нь хөрөнгө оруулж байгаа. Өнөөдөр 20-30 мянган төгрөг хийгээд маргааш өсөхөөс илүү 18 жилийн дараа хувьцаа нь өсөөд илүү хэрэгтэй хөрөнгө оруулалт болно гэж бодож байгаа. Эднийх над шиг ямар төрлийн хувьцаа авахаа мэддэггүй хүн зориулсан үр шим, солон, мөнгөний гахаа, бат, эрдэнцэн ишиг гэд олон төрлийн багцуудтай. Автоматар арилжаа хийгээд байхш боломжтой, өөрөө ч бас багцаа үсгэж болдог. Санхүүгийн зохицуулах хорооны тусгай зөвшөөрөлтөй бүртгэлтэй аппликейшн болохоор аюулгүй байдалд нь санаа зовох юмгүй. Хэрхэн ашиглах вэ гэхээр та HiPay app татаад Stock Lab гэдэг энэ ногоон бухны зураг руу ороод бичиг баримт оруулна. Саж онлайнаар нэн очих шаардлагагүй, гадаадд байгаа монголчуудад ч гэсэн ашиглахад асуудалгүй. Шинэ хэрэглэж хурд эргүүлээд хувьцааш бэлгэнд авна. Насанд хүрээд өөрийнхөө хувьцааг арилжих уу, бизнес хийх үү, аялах уу гэдгээ өөрөө шийдэх бах. Тэр хүртэл наав ич хоёр нь баг багаар чимэхээр хөрөнгө оруулаад л байж бай.